бүх хүмүүс чамтай адилхан хурдны хөдөлгөөийг хүсэхгүй байгаа. Бүх хүмүүс чам шиг вау ямар хөөрхөн юм бэ гэж тэгээ гоо сайханд анхаарал хандуулдаггүй заяа. Тэгээд бүх хүмүүс чам шиг ингээд ийм одоо инх тайван, амар амгалан байдал хөдөө мал дээр очиод газар тариалан эрхлээд амьдрчий гэж боддгоо заяа. Тэгээд бас бүх хүмүүс чам шиг гүнзгий бодож бүх юмыг анализ хийдэггүй. Ийм байх залбгүй. Окей. Энэ яг ойлгоход тийм хэцүү ойлголт юм уу? Юуг нь ойлгоход яг тийм амар хэцүү байна. Тийм үстэй. Окей. За энэ удаагийн бичлэгний гарчиг маань тэ танаа захирал чинь тэнэг биш ээ. Тэгээд чи ч бас тэнэг биш. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол та нар ингээ бүгдээрээ танаа захиралч тэнэг гэж боддог шүү дээ. Харин эсвэргээрээ танаа захиралчин болохоор та нарыг чинь бүгдээр ингээ чинь тэнэг гэж боддог байхгүй юу? Окей. Тэр нь бол аль нь юу гэх яг оновчтой хариулт өгөхгүй байна. Та нар зөвхөн бие биенийг ойлгохгүй байгаамаа гэдэг тухай энэ бичлэг дээр ярилцах гэсэн юм аа. Окей. За тэгэд энэ болохоор энэ нэг ном байгаа юм. Энэ номыг би одоо уншиж дуусаад те одоо нэг 6 сар мар болж байна. Тэгээ ерөнхийдөө өөрөө бас тэг ингээд амьдралаараа ойлгоно гэдэг шиг яг ингээд ойлгож тэг яг дотгошоо оруулж ингэж ойлгоход бас цаг хугацаа мэдчих хэрэгтэй. За тэгээд энэ болохоор Томас Эриксоны Surrounded by Idiots гэдэг ном байгаа. За хэрвээ би боломжтой бол энэ дээр ингээд зургийг оруулъя. За энэ тэгээд яадаг ном бэ гэхээр ерөнхийдөө болохоор хүмүүсийн зан чанарыг ингэж 4 ангилалд хуваагаад одоо зан чанар буюу behavior гэдэг чинь одоо үйлдэл гэсэн үг шүү дээ. Зан арын шин за одоо нөгөө нэг ийм төрлийн зан арын шинтэй хүмүүс байд юм байна. Тэгээ энэ ерөнхий санааг нь бол мань хүн өөрөө гаргаж ирээгүй. Хамгийн анх манай эртний өмнөх 400 онд те эртний грекийн философч те Хиппократес энэ санааг гаргаж ирсэн байгаа. За тэрнээс өмнө нөгөө нэг аватартай адилхан гал ус газар шороо тэнгуүтэй мод гэдэг ийм 4 санаа байсан байхгүй юу. За тэгээд 1921 онд болохоор psychologist те сэтгэл судлаач Карл Юнг энийг нөгөө нэг одоо орчин үеийн шинжлэх ухаанд оруулж ирчихсэн байхгүй юу 1921 онд. За тэгээд энэс хойш 2014 онд Эриксон болохоор энийг ингэж өөр фрейм хийгээд одоо өнгөнүүдээр зоож өгөөд ойлгоход илүү амархан болгоод өөрөө тэгээд бас энэ чиглэлээр 20 орчим жил судалгаа хийгээд тэгээд нэг ном гаргасан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ ном дээр яаж гаргасан бэ гэдэг тухай ярилцаад за энэ тэгээд эцэстээ гэхэд манай одоо миний энэ яриад байгаа одоо гаргаж ирээд байгаа санаа байна шүү дээ. Ухаантай хүмүүс яагаад доош яваад байгаа юм бэ гэдэг. За тэгээд энэ удаагийн бичлэг дээр гаргаж байгаа аргумент болохоор ер нь бол ингээд дээр гарсан хүмүүс тэнэг гэж бид нар бодоод байгаа ч гэсэн яг үүндээ бид нар зөвхөн л тэр хүмүүсийг ойлгохгүй байгаа юм шүү гэдэг санаа заяа. Тэгээд энэний өмнө болохоор би бас өөр олон санаануудыг гаргаж ирсэн шүү дээ. Энэ зөвхөн олон санаануудын нэг нь гэдгийг ойлгож санаарай. Окей. За тэгээд хүмүүсийг ингээд 4 өнгөд хуваасан байгаа. За тэгээд энэ тухай бүр нь ямар өнгө байна вэ? Одоо яад хүмүүс вэ гэдгийг би товчхон тайлбарлаж өгье. За тэгээд энэ дээр ингээд ийм аксис татсан байгаа. Одоо монголоор юу гэдэг вүлээ эн чинь координатын хүснэгт. Координатын шугам. За тэгээд ингээд харангуут улаан шар цэнхэр ногоон гэж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд энэ дээдлийн аксисыг ингээд харах юм бол заяа. Одоо энэ голын шугамнаас дээдлийн хэсгийг харах юм бол улаан шар хоёр маань ийм хурдан хүмүүс заяа. Хурдтай бүх юм хурдан хийдэг. Гяс хийж гэдэг. За ер нь бол ерөнхийдөө хурдан хөдөлдөг хүмүүс. Окей. За доотлын аксисыг харах юм бол цэнхэр болон ногоон нь болохоор удаан хөдөлдөг хүмүүс. Ер нь жоохон удаан. За байж байгаа жоохон бодё шүү те. Чи одоо нөгөө нэг юу лээ 7 хэмжиж 1 огтл гэдэг үг гаргасан хүмүүс. За тэгээд ерөнхийдөө жоохон удаан хөдөлдөг. За 50 байлт чи юунд нь яард юм бэ? Амьдрал дуусахгүй шүү дээ те. За тэгээд чи зүүн талынхыг харах юм бол цэнхэр болон улаан нь болохоор юм логик төлөвтэй хүмүүс заяа. Ерөнхийдөө логик дээр үндэслэж шийдвэрээ гаргахыг хичээдэг. Одоо шинжлэх ухаан тийм үү, факт баримтууд. Чи зүгээр натаа логикоор бодоод үзтээ гэж ярьдаг хүмүүс те. За харин энэ талын шар болон ногоон маань илүү ингээд хүн хоорондын харилцаа те амар тайван байдал одоо
хоёлаа ингээд найзууд болъё л доо гэх те. Чамд одоо ямар санагдаж байгаа вэ гэдгийг илүү чухалчилж үзэж боддог хүмүүс гэсэн үг. За. Окей. За одоо ингээд энэ бүх өнгүүдийг тус тусад нь яг ямар хүмүүс, ямар стереотипийн хүмүүс байдаг вэ гэдгийг ингээд бодоод юу гэх юм тус тусад нь танилцуулаад явъя. За red гэдэг нь болохоор улаан хүмүүс. За тэгээд энэ хүмүүсийн хувьд хурд бол бүх зүйл заяа. Энэ хүмүүс бүх юмыг хурд гэж боддог. Энэ хүмүүсийн хувьд хурдан байна гэдэг нь өөрөө сайн байна гэсэн үг. Одоо чи нэг гэрлэн тохион дээр ингээд хажуугаар сүм гэж давхиж явангуудаа дараачийн гэрлэн тохион дээр очингуудаа яг хажууд дахиад зогсож идэг нэг гай ядж шүү дээ. Тэр гай чинь улаан хүн баггүй юу? Тэр гай ер нь бол ялсан мэдрэмжтэй баг. Яг тэгвэл тэн чинь хамгийн хурдан ирсэн болохоор. Тэгэд энэ ер нь бол ямар арга ашиглах, яаж хүрэх, тэгээд тэр очисон арга нь одоо юу гэх юм үр дүнтэй байна уу? Чи тэр үр дүндээ хүрсэн үгүй юу гэдэг нь ер нь нэг хамаагүй за. Зүгээр тэд нар зөвхөн хурдан баймаар, хурдан очимоор байгаа. Амар яарад аа. Яг ч юм амар яарад аа. Окей. За тэгээд ийм болохоор иймэрхүү хүмүүс ер нь бол компанийнхаа мөнгийг шатаагаад юу ч хамаагүй ингэ хийдэг. За тэгээд ер нь бол тэдний хүсдэг юм чаленж. За тэгээд энэ хүмүүс гэх юу ч байхгүй газар зүгээр өөрөө ингээд чаленж гаргаж ирээд шууд нэг гайтаа шууд ингэ өрсөлдөө явчихдаг. За тэгээс хурдан. Тэгээд энэ болохоор одоо танаа захиралчин, улс төрч, entrepreneur тэгээд иймэрхүү хүмүүс. За тэгээд энэ хүмүүс бол одоо нөгөө нэг байгалийн лидерүүд гэж байгаа. Альфанер гэж бид нэр ярьдаг. За ийм хүмүүс. За хоёр дахь нь болохоор yellow. Yellow бол шар хүмүүс те. За шар хүмүүс гэдэг болохоор нэг юм яриа л байдаг гай яддаг. Ингээ цогцоо зайгүй ярьдаг. Тасралтгүй яриа л байдаг. Юу ч хамаагүй. Тэгсэн бас юм хамж ял. Харуугийн хамаг юм хамж яриа л ингээл яриа л дуусахгүй яриа л байдаг нэг юм ядаргаатай гай яддаг. Тэр ихгүй. За тэгээд шар хүмүүс бас улаануудтай адилхан ерөнхийдөө хурдан хөдлөх шинжтэй байдаг. За тэгээд тэд нар шин юмд бүр одоо амар их дуртай. За одоо ингээд дандаа шин сайхан содон тэдний хувьд шин байна гэдэг нь гоё юм гэсэн үг заяа. Тэгээд бид нар болохоор ийм өндөр энергитэй. Тэгээд хүмүүст ингэж энерги өгдөг, одоо инспайр хийдэг, үргэлж шин санаа гаргаж ирж идэг ер нь тийм амар гоё креатив хүмүүс. Одоо бүтээлч сэтгэлгээтэй. Тэгээд нөгөө нэг зураг мурагтэй гоё сайхан үзэсгэлэнтэй байдал гэдэг хүмүүстэй амар ач холбогдол өгдөг тиймэрхүү хүмүүс. За. Тэгээд тэд нар ингээд шин юм дуртай болохоор ингээд тэгэд бас ингээд байглаасаа амар сайн ярьдаг. За. Юу ч хамаагүй. Тэгээд тэд нар хүмүүсийн attention-д амар дуртай. Тэдний ер нь чухалчилж авч үзэж байгаа юм нь шин байх, гоё байх, одоо үзэсгэлэнтэй харагдах, тэгээд attention. Тэд нар ингээд анхаарлын төвд баймаар байгаа ийм хүмүүс. За тэгээд хинтээ ч хамаагүй сайн яриа хийж чаддаг, байгалийн ийм яриасг хүмүүс болохоор шууд ингээд очиод нэг гайтай очиод найзууд болол лифтэнд таарсан эмээ өвөөтэй ингээд найзууд болол амжилттай сайн уу энэ төр гэх тээ. Зүр юу ч хамаагүй эсэн бас юм хамаад яриад явж идэг. Тэгээд shiny object syndrome гэдэг бол энэ хүмүүсийн тодорхойлолт зүгээр за. Окей. Тэгээд энэ хүмүүс болохоор манай нөгөө нэг юу зураач, хөгжимчин, дуучин, жүжигчин тиймэрхүү хүмүүс. Тэгээд хамгийн ultimate form нь одоо бидний харж байгаа Дональд Трамп байна те. Энэ хүн бол одоо ингээд дэлхий дээрх бүх attention-ыг өөр дээрээ цуглуулж аваад тэрнээсээ кайф аваад тэр хүмүүс үзэн ядж гэнэ хайрлж гэнэ хамаа байхгүй. Энэ бол attention бол яг адилхан Дональд Трампын хувьд. Тэгэд одоо ингээд бүхэл дэлхийгээр ингээд өдөр болгон одоо тэ тоглоом тахуу гэж те. Жок хийж те. За тэгэд ийм болохоор одоо Apple ягаад жил болгон шинэ брэнд гаргаад тэгээд тэдний хэдэн хувийн ч мэдхгүй те байнга ингээд зарагдаад байдیں۔ Энэ болохоор шар хүмүүс шинэ юм болохоор нь сайн штэ, гүд штэ. Тийм болохоор шууд авчиж байгаа байхгүй. Окей. За юм байна. Ерөнхийдөө бүгдийг ярьсан гэж бодож байна. За, ногоон хүмүүс байна. Ногоон хүмүүс болохоор ер нь бол зүгээр л 50 баймаар байгаа. Тэд нэр ингээд ямар нэг юмны удирдахч болмооргүй байгаа, бүх юмны дээр гармааргүй байгаа. Attention ямар ч attention хэрэггүй. Зүгээр л чимээгүй сайхан 50 урдх ажиллаа хийгээд амар амгалан баймаар байгаа. Тэгээд энэ хүмүүс ингээд хүмүүст ер нь бол амар юу гэх юм. Хүмүүсийн харилцаагаа ингээд сайхан байлгамаар байгаа болохоор
хүмүүсийг нэг чаленж хийдэггүй. Өөрөөсөө угаасаа амар тайван баймаар байгаа болохоор юу чаленж тийм үст. Тэгээд аль хэдийн одоо ингээд нэг хүнийг мэдээж тодорхой хэмжээгээр ингээд шүүнэлтэй. Тэгээд тэр хүнийг шүүгээд энэ хүн ирсэн мундаг хүн байна да гэд бодчих юм бол тэр хүний хэлсэн юмд ер нь шууд итгэждэг. За. Тэгээд энэ бол энэ одоо бид нарын амьдарч байгаа хорвоо ертөнц яаж ингээд энэ системээ хадгалж авч үлдэж ингэж яваад байгаа гэдэг бол энэ хүмүүс одоо ногоон хүмүүс бүх нийгмийг нуруунд дээр авч явж байгаа. Энэ хүмүүс ингээд бороотой цастай ч ажил дээр очиод ажиллаа хийгээд чимээгүй ажиллаа хийгээл тэгээ нөх олон юм ярихгүй олон юм асуухгүй ажиллаа хийгээл байж байгаа юм хүмүүс. Окей. Тэгээд энэ бол нийгмийн ихэнх хүмүүс. Окей. Ихэнх хүмүүс ийм одоо их амар тайван зүгээр л амар амгалан амьдмаар хөдөө нөгөө нэг газар тариалан дээр очиод тариагаа тариад ингээд цаахан тий байж юмар байгаа. Тэгээд удаан emotional буюу сэтгэл хөдлөл төлөвтэй юм хүмүүс. Окей. Одоо зөв нэг имээ байдаг шүү дээ. Нэг стереотип имээ гэд бодох хэрэгтэй. За амар гоё нэг амар гоё имээ байдаг шүү дээ. За дараачих нь одоо блүү. За энэ бол маш сонирхолтой хүмүүс. Ер нь бол юмыг ингээд маш гүнзгийгээр боддог. Тэгээ яагаад гэж асуудаг зөө. Цэнхэр хүмүүсийн хувьд бол бүх юм яагаад гэсэн үг. За бүх юмнаас яагаад гэдгийг асуудаг. Тэгэд ерөнхийдөө юм амар observant буюу бүх юмыг ингээд ажиглал байж идэг. Чимээгүй нэг юм ярьдаггүй. Тэгээд жоохон удаан. Тэгээд логик төлөвтэй. Тэгээд энэ хүмүүс яадаг вэ гэхээр ер нь бол ингээд ямар нэгэн компанид ч юм систем ч юм юу болохгүй байгаа юу гэдгийг хамгийн түрүүнд олоод харцдаг. Тэгээд ер нь бол яаж сайжруулах вэ гэдгийг тэд нар мэдчихэж байгаа. Гэтэ тэд нарт бас нэг attention юу ч хэрэггүй заяа. Тэгээд тийм болохоор логик шийдвэрийн хувьд тэд нар ингээд юм ярихгүй байхыг илүү үздэг байхгүй юу? Юм ярьлаа гэд яагаад яах гэж би хэлэх юм тий. Тэгээ ер нь бол тэд нар системд юу болохгүй байгааг харж байгаа мөртлөө юу ч хийхгүй байгаа. Тэгээд тэд нар ингээд ийм маш амар аналитик тэг гүнзгий боддог болохоор ер нь бол ингээд план гаргах дуртай. Юмнуудыг ингээд 20 жил, 100 жил, 50 жилээр ингээд төлөвлөх дуртай. Тэгээд тэд нар ингээд яагаад юу ч хийдэг вэ гэд бас нэг шалтгаан нь болохоор ингээд юм төлөвлөн штэ. Одоо надад энийг юм санаа байна. За би нэг ингэж хийгээд ингээд тэгээд амар detailed дуртай заяа. Одоо бүх юмыг нарийн нихур тэг одоо нөгөө нэг цэвэр цэнхэр хүмүүс болохоор нөгөө нэг perfectionist гэж яддаг штэ. Төгс үзэлтэй тийм хүмүүс ер нь бол байдаг заяа. Тэгээд ингээд план хийж явж аваад бүх детailing төлөвлөөд ингэж хийн юм хийн гэд тэгэнгүүтээ тэрнээсээ ингээд кайф аваа явцдаг. Тийм болохоор одоо юу гэх юм. Яг ингээд амьдрал дээр очиод тэрийг хийж их хооронд зөв план хийнгүүтээ тэрнээсээ допамин аваа явчихж байгаа байхгүй. Тэр нэг л амар гой санагдал. Вау. Тэгээд энэ болохоор манай нэг философер тийм үү. Шинжлэх ухаанчтай тийм үү. Мөрдөгч энэ төр гэдэг. Энэ бол тиймэрхүү маш их боддог. Тэгээд нэг их юм ярьдаггүй тийм хүмүүс цаа. За тэгээд хүмүүсийг ийм дөрвөн категорид хувааж байгаа хгүй. Ерөнхий төр зургийг ойлгосон гэж бодож байна те. За тэгээд одоо ихэнх хүмүүс биш те. Ийм хоёр өнгөний холимог байдаг заяа. Тэнгүүтээ нэг өнгө нь давмгай байгаад нөгөө өнгө нь болохоор ийм араас нь орж ирсэн нэмэлт маяг юм байдаг. За одоо тэгээд энэ хоёр өнгө нь яаж байдаг вэ гэхээр одоо яг энэ аксисыг харах юм бол ойлгомжтой болно гэж бодож байна л та. Одоо энэ дээдлийн улаан байлаа гэж бодох юм бол чиний улаан болон ногоон хоёр холилдох магадлал чинь ер нь л амар бага гэсэн үг. Яг тэгвэл энэ хоёр ингээд completely одоо юу гэх юм. Яг эсрэг төлөвийн хоёр хүмүүс аахгүй юу? Улаан тэ нэг нь хурдан, нэг нь логикал, нөгөөх нь удаан, нөгөөх нь emotional тэ. За энэ бол тэгээд угсайл айлан дээр баг. Тэгэнгүүт улаан суурьтай мөртлөө одоо ногоон нэмэлттэй хүмүүс амар ховор гэсэн үг. Нэг гай ингээд амар хурдан ингээд энтерпренeur байхыг хүсэж байгаа мөртлөө бас 50 байхыг хүснэ гэхээр энэ чинь юм дотоод конфликт болоо явчихж байгаа шүү дээ. За тэнгуут нөгөө талаасаа нэг хүн ингээд шар суурьтай эсвэл цэнхэр суурьтай байжгаад шар суурьтай байжгаад цэнхэр байх магадлал бас ер нь л амар бага. Гэхдээ ийм хүмүүс байдаг зөв байхгүй биш байдаг. Гэхдээ маш ховор гэсэн үг. Одоо экстрим тохиолдлууд гэсэн үг те. Тэгээд энэ хоёр бас одоо ингээд дахиад ийм эсрэг тэрсрэг болохоор за тэгээд ерөөхдөө ингээд чи хоёр зан чанартай байх юм бол
нэг нь ингээд гол чанар нь байх нь байна. Нөгөөх нь болохоор нэмэлт байгаа. Тэр нь ингээд хажуу талынхаа юунууд руу ингэж явна гэсэн үг те. За тэгээд бас маш ховор тохиолдлоор зарим хүмүүс ийм 3 өнгөний төлөвтэй байдаг. Тэгээд 4 угаасаа байх бол ер нь боломжгүй юм шиг байгаа. За ерөнхийдөө ийм аватар биш бол те. За ийм юмнууд байгаа. За тэгээд ихэнх хүмүүс ингээд 2 өнгөний юу байгаа даа. Холилдол байгаа даа. Гэхдээ нэг гол өнгөтэй байгаа болохоор одоо би жишээ нь ингээд ногоон хүмүүс, улаан хүмүүс гэд ярих юм бол энэ нь тэр хүний одоо ингээд нөгөө нэг гол оптимайз хийдэг одоо тэр хүний тэр гол өнгийн л ярьж байгаа гэсэн үг шүү заяа. За тэгээд нэг юм миний одоо өөрийн хувийн жишээ байгаамаа. За би тэгээд дөнгөж анх Японд ирээд 1 сар болж явах үед ингээд манай багийн ахлах гээд нэг эмэгтэй заяа. Тэр болохоор юм шар хүн байсан бохгүй. Би болохоор өөрөө юм цэнхэр суурьтай заяа. Тэнгүүт тэр шар хүн болохоор одоо ингээд бит хоёр ингээд яг ийм эсрэг тесрэг 2 өөр хүн байгаа шүү дээ. Тэгээ нэг хүн биш. Одоо тэнгүүт энэ ч шар хүн энэ ч ингээд цэнхэр хүн за. Тэгээд энэ хоёр ер нь бол нэг ажилтныг хамт хийхээрээ ер нь бол ингээд конфликт болоод үүсдэг за. Тэгээд яагаад тэгдэг вэ гэхээр би ч одоо ингээд цэнхэр хүн шүү дээ. Тэнгүүт би ингээд юм ингээд бодоолаа шүү дээ. Ер нь яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад ингэж хийж байгаа юм бэ? Яагаад ингэж хийх ёстой юм те? Тэгээд тэр хүн ингээд ажиллаа хийж яхад нь би ингээд бүх болохгүй юм харчихж байгаа байхгүй. Одоо ингээд те эндээс ийшээ явахдаа хэдэн минут зарцуулж байна. Хэрвээ эндээс ингээд ийшээ явцсан байсан бол илүү бага цаг зарцуулах байсан даа ч юм те. Тэгээд тэр би ингээд бодоо байж байгаа гэхдээ хэлэхгүй. Тэнгүүт нөгөө нэг шар хүн ч болохоор ингээд амар шинэ юм дуртай. Тэгээд намайг ер нь бол шинэ хүн болохоор ингээд жоохон сонирхолтой те хөгжилтэй ингээд тэгээд шар хүмүүст ер нь бол тэгэл дуулч юм болол бүжиглж мүжиглэл ингээд гудамд бүжиглэхээс ичгүй хүмүүс ахгүй. Тэгээд тэр хүмүүс ингээд яриад байгаа ч зогсоо зэйгүй яриад байгаа. Би болохоор юу ч ярихгүй. Тэгээд attention амт хэрэгтэй байгаа. Над болохоор fuck хгүй. Fuck хүү gives shit. Би зүгээр ингээд ignore хийчих байгаа хгүй. Тэгээд тэр одоо юу гэх юм ингээд байнга нэг юм яриад байдаг зэ. Тэр ярианд ямар ч утга учир байхгүй цаа. Бүр ямар ч sense makes no sense okay. Тэгээд ингээд хорвогийн эсэн бусын хинт хамаатай ингээмэр юмуд ингээд яриад л. Гэхдээ тэд нар ярихдаа амар сайн ярьдаг болохоор одоо ингэ чи хэрэг тэр хүмүүсийг ерөөсөө мэдхгүй байх юм бол байжгаад тэр хүний яриаг сонсох юм бол чамд ингэ логиктэй сонсогдож чи тэр ямар мундаг хүн бэ вау гэж бодно. Гэхдээ би болохоор ингэ илүү их аналитик болон логик дээр ингэ төвлөрж байгаа болохоор what the fuck юу яриад байгаа юм бэ гэж бодно тийм. Тэгээд ингэ бит хоёр ерөөсөө ингэ таарахгүй болж өгөхгүй. Тэгээд хамт ажиллаж байгаа мөртлөө ингэ 1 сар гаруй цаг ажиллаад тэр нь бол бит хоёрын харилцаа ингэ улам муудаад байна. Тэгээд энэ ингэ миний дээр ажиллаж байгаа хүн болохоор одоо их манай дарга гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Багийн ахлагч байхгүй. Тэгээд тийм болохоор миний ингээд үнэлгээ улам мунаад байхгүй. Тэр баг дотор одоо компани дотор тийм юм басан зав. За тэгээд энэ болохоор би энэ нөгөө нэг номоо уншаагүй байсан явдал хгүй. Тэгэд би номоо уншсныхаа дараа яасан бэ гэхээр нэг л өөрчлөлт хийсэн. Тэр өөрчлөлт нь болохоор одоо ингээд шар хүмүүст тийм attention хэрэгтэй байгаа юм байна. Тэр нь бол тэд нар зүгээр л ингээд амар шинэ юмд дуртай болохоор ингээд нэг юм яриад байгаа. Тэгээ бас тэд нар attention хэрэгтэй болохоор ингээд яриад байгаа гэдгийг ойлгосон бохгүй. Тэгээд ерөнхийдөө би юу хийсэн бэ гэхээр зүгээр л тэд нар ингээд юм яриад эхлэхэд үл тоох биш ингээд жоохон engage хийгээд тийм үү энэ төр гэх те тийм үү гоё юм байна штэ энэ төр гээд жоохон хариу үйлдэл үзүүлээд тэгээд жоок ярих юм бол инээгээд хаяада өөрөө нэг ганц нэг жоок яриад тэгээд тэр нь хоёулаа аним үздэг байсан болохоор би ингээд тийм янз бүрийн жоок хийхэд ер нь бол бас тэ урамтай гоё гэдэгсэхгүй. Окей. Тэгээд ер нь бол бит хоёрын харилцаа ингээд дээжрээд сайжраад тэгэд одоо баг дотор одоо хамгийн сайн харилцаатай хоёр хүн бит хоёр заяа. Окей. Тэгээд энэ болохоор би энэ номыг уншсны дараа шийдвэрийн өөрчлөлт гарсан юм. За. Дараачих нь болохоор энэ миний яриад байгаа болохоор шар хүн болон цэнхэр хүн хоёрын ийм конфликтыг ярьж байгаа. Тэгээд хоёр өөр хүн шүү дээ. Тэгээд нэг хүн дотроо бас шар цэнхэр хоёрын ийм зантай байх юм бол бас конфликт үүсч болно. За энийг тэгтээ бүр тусдаа дараа хэрвээ энэ ер нь бол хамаагүй за. Дараачих нь болохоор шар болон ногоон хоёрын конфликт заяа. Тэгээд
Шар ногоон хоёр бол ерөнхийдөө юм яг ингээд хажуугийн граф дээр байгаа болохоор ерөнхийдөө дажгүй сайн зохицдог зав. Яг тэгвэл тэр хоёр хоёулаа emotional тий. Тэр хоёр ингээд хоёулаа сайн найз баймаар байгаа. Чамтай ингээд гоё харилцаатай тий. Чамайг ингээд хүн гэдгээр чинь харж байгаа штэ. Тийм болохоор нэг юм байдаг зав. Шар хүмүүс ингээд амар олон найзтай болмоор байгаа штэ. Тийм болохоор ингээд нэг хүн дээр очиод найз болоод өөр хүн дээр очиод найз болоод ингээд явддагхгүй. Тэгэд чи ингээд ногоон хүн байлаа шүү дээ. Шар хүн ингээд чам дээр амар гоё яриа өрнүүлэл. Өө чи ямар мундгийн интер гэж яриад амар гоё яриад. Тэг чи ингээд найз нь болоо чи тэр хүн ингээд итгэчихэж байгаа шүү дээ. Тэгмээд шар хүмүүст юу хэрэгтэй вэ гэхээр илүү их шинэ юмнууд хэрэгтэй болохоор тэд нар ингээд цаашаа явцдаг байхгүй. Тэг чи ер нь бол шинэ биш байхаа бодод эхлэх юм бол чам ингээд хаяа явцдаг. Тэр нь ерөнхийдөө ингээд шар хүмүүстэй найзлахад бас амар хэцүү байдаг цаа. Тэгээд тэд нар ингээд өөр хүмүүстэй найзлал дараагийн шинэ хүнтэй найзлал тэгэл уй дунгуудаа дахиад дараагийн хүнтэй найзлал тэгэл ингээд цаашаа явал. Тэгээ энэ болохоор ингээд ногоон хүмүүс болохоор өөрсдийгөө буруутгаад тий би юу буруу хийсэн бол гэдэг ч юм уу тий. Одоо нэг имерхүү байдлаар жоохон шархлах гээд байдаг хандлагатай. Ер нь бол тэгээд тэр хүнтэй бас ингээд юм peace тий peace болон harmony гэж байна шүү дээ. Японы нийгэм чи одоо тэр чигтээ энэ дээр тогтцоод байгаа байхгүй юу? Одоо их тайван болон ингээд хамтын ажиллагаа, ив найрамдал юу гэх юм. За. Тэгээ ер нь бол ногоон хүмүүс хэрвээ шар хүмүүс сар найз чи ингээд орхио явцсан бол битээ саналаарай тэр ингээд те тэд нэр өөрсдийнх нь асуудал гэсэн. За одоо тэгээд энэ бол хамгийн олон хүмүүсийн конфликттэй байдаг газар заяа. Одоо энэ буцаад энэ нөгөө нэг графа харах юм бол ногоон шар хоёр маань ойрхон байгаа шүү дээ. Тэнгүүт улаан ногоон хоёр чинь completely ингээд яг эсрэгтэй. Анны өмнө болохоор би шар цэнхэр хоёрыг ярьсан шүү дээ өөрийнхөө жишээн дээр. За ногоон улаан хоёр гэдэг бол ер нь бол компанид байгаа хамгийн олон хүн ногоон шүү дээ. Тийм болохоор ер нь ихэнх нь ингээд ногоон ажиллаж байгаа. Тэнгүүт ер нь бол улаан хүмүүс ингээд амар хурдан хөдөлгөг ингээд амар челленж энтер хийдэг амбишн өндөртэй болохоор ихэвчлэн дарга болчихдог хгүй. Окей. Тийм болохоор энэ бол танаа дарах чинь улаан чи өөрөө ногоон. За тэгээд ийм конфликт дээр одоо юу үүсдэг вэ гэдэг тухай ярь заяа. За тэгээд энэ болохоор нэг миний уншсан Surrounded by Idiots гэдэг номон дээр байсан жишээ заяа. Тэгээд энэ номон дээр болохоор юу гэж гарч байгаа вэ гэхээр нэг юм улаан захиралтай уулзсан юм манай номын зохиолч. Тэгээд тэр уулзсан мөчөөсөө эхлээд ер нь хүмүүс яагаад ийм байд юм бол гэж бодоод энэ номыг бичих үндэс болсон да. Тэгээд юу болсон бэ гэхээр ингээд мань хүн консалтант буюу тэ одоо зөвлөгөө өгдөг монголоор өгдөг эксперт тийм хүн байсан аахгүй юу. Тэгэд нэг компани дээр очсон юм. Тэгээд очсон чинь ингээд захирал нь эхлээд байхгүй. Тэгэд ингээд ажилчид нь ийм гарын тохио мөхөд. Тэгэд ингээд гадна талынхаа юун дээр бүр ингээд гэрэл суулгацсан заяа. Тэгэд тэр ажилчид нь ингээд захирлаасаа жоохон айдаг заяа. Жоохон ч гэжтэй ер нь айдаг заяа. Тэнгүүтээ хэрвээ чи ингээд өөр департамент буюу одоо өөр багийн хүн байлаа штэ. Тэнгүүт чи ингээд захиралтай уулзах гад одоо их юм надтай уулзах гад ингээд энэ давхарт ирлээ штэ. Тэнгүүтээ хэрэг энэ гэрэл нь ингээд асцсан байх юм бол захирал байгаа гэсэн үг тэр өрөөнд. Тийм болохоор чи ер нь жоохон байж байгаа ч юм уу дараа цаг харж агаад ирээрээ гэдэг тийм тохио мөхөтэй болцсон за юм хүмүүс байсан. За тэгээд манай нөгөө зохиолч очоод тэр захиралтай нь уулздаг байхгүй. За юу болоод байна? Чамд юу хэрэгтэй байгаа юм бэ? Яасан юм бэ гэдэг. Тэгсэн чинь одоо манай тийм ABC гэдэг юм багийн хүмүүс байна. A багийнхан бол ерөөсөө бүр ингээд тэнэг новшнууд зав. B багийнхан биш үү? Тэд нар бол бүр тэнэг новшнууд зав. Бүр яриад ч яах юм байхгүй. Тэгээ C багийнхан биш үү? Тэд нар бол нэг арай гайгүй нэг юм ажиллаа нэг тэ хийчдэг нэг хүмүүс байгаа. Гэтэл бас тэд нар тэнэг гэдэг байхгүй. Ер нь бол ингээд тэр хүн тэнэг хүмүүсээр хүрээлэгдсэн амьдраад байгаа. Тэгэд манай нөгөө нэг зохиолч бодож аваад тэгээ асуусан байхгүй. Чи яг өөрийгөө толинд харж үзсэн үү гэдэг. Гол хэрэг бүх хүмүүс ингээд чамд дургу эсвэл бүх хүмүүс чамд тэнэг санагдаад байгаа юм бол чи өөрөө асуудал юм биш юм шүү. Чи өөрөө асуудал юм биш үү? Тэгээд тэгсэн чи явах та нөгөө нэг улаан дарчин бүр амар урлал чи юу яриад юу хуцаа. Эндээс зайл гэ. Окей. Тэр нь бол юу гэх цэвэр улаан хүн ингээд
toxic behaviorтэй болчхороо иймэрхүү зан аршин гаргадаг гэсэн үг. Тэгээд яагаад вэ гэхээр энэ улаан хүмүүс амар хурдан хөдөлмөр байгаа шүү дээ. Бүх юм ингээд амар хурдан хиймээр байгаа шүү дээ. Тийм болохоор тэдний хувьд хурдан байна гэдэг чинь өөрөө шударга ясаа байхгүй. Тэнгүүт нэг гай тэнцээ ингээд ажиллаа хийхгүй ч юм уу те ингээд жоохон ингээд өөр юм оролдоот ч юм уу эсвэл юм бодоот ч юм уу хэрвээ байж их юм бол тэр хүн ингээд амар тэнэг гай байхгүй. Тэр хүний хувьд. Улаан хүний хувьд энэ бол тэнэглэл байхгүй. Яс очоод тэрийг хийчих юм дээр хурдан байна гэдэг чинь сайн гэсэн үг шүү дээ. Тэ? Тэр нөө нэг хурдан явж дүрм зөрчдөг одоо хурдны юг хэтрүүлдэг те галс ингээд хамраа ингээд хийгээд авчигээд түжрээ явчих те ороод идэх асууд шүү дээ. Тэд нар гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хүмүүс челленжд дуртай болохоор одоо хэрвээ чи миний ингээд энэ харилцаанд ч юм уу те надтай харилцахад чамд ямар нэгэн асуудал байгаа бол чи шууд надтай ирээд мэтгэлцэх хэрэгтэй. Хоёлаа ингээд маргалцаад тэгээд хин ялсан хоёлоо зүг болж таарна те. Тэ гэдэг ийм хүмүүс байхгүй. Тэнгүүт ногоон хүмүүс болохоор зөв л ажиллаа хиймээр байгаа ш. Тэр өдрийг ингээд амар тайван өнгөрөөмөр байгаа штэ. Тийм болохоор юун тэр захиралтай ингээд чи жоохон ингмээр яна энэ төр гэж челленж хиймээргүй байхгүй юу? Тийм болохоор одоо энэ ингээд цаг явах тусам улам ингээд онцгүй асуудал болсоор л байдаг. Тэр нь бол аль нь ингээд би бинийг ойлгох хэрэгтэй. За тэгээд бүр ингээд хүмүүсийг дарамтлалтай ингээд хурдлаач гэж ингэж байлгаж суулгадаггүй хүмүүсийг ингэж стресстүүлдэг тим захирал бол ерөнхийдөө юм toxic behaviorтэй болцсон байна гэсэн үг шүү дээ. Тэр нь бол улаан байна гэхээрээ тийм байх ёстой гэсэн үг биш. Бид нарт одоо ингээд улаан хүмүүсийн зан чанар хэрэгтэй юм зөндөө байгаа тийм үү. Тэгээд юу гэх юм хүн болгон өөрийн гэсэн зан чанараа ингэж хараад ажиглаад тэгээд тэрэн дээрээ юм тохирсон юунууд хийх хэрэгтэй. Окей. За тэгээд улаан ногоон хоёрын одоо сөргөлдөөн бол энэ байлаа. За тэгээд ямарваа нэгэн баг ийм тэнцвэрт байдлыг хадгалахын тулд чамд ингээд бүх өнгөний хүмүүс хэрэгтэй. Окей. Тэгээд машин гэж зүйрлэх юм бол улаан нь болохоор ийм нөгөө нэг мотор нөхгүй. Окей. Ингээд бүх юм ингэж лид хийж авчаа. За цэнхэр нь болохоор торомзон. За торомзог болж ингэж шууд явж очиод нэг хад мөргөн заяа. За шар нь болохоор энэ дизайн тэгээд бас энэ цонх монх ч юм уу те ингэж гадагшаа ингэж гоё юм харж болдог ч юм уу. Тэ. Тэгээд нөгөө хүмүүсийг бас ингэж энергижүүлдэг болохоор би ингэж тос маслан ч юм уу бензин ч юм уу мэдхгүй тэгж бодож байгаа заяа. Тэгээд ногоон нь болохоор дугуйна. Тэгээд дугуй байхгүй бол бид нэр ингэж бүгдээр юу ч биш. Наат юм гэж. Дугуй байхгүй тэд угаасаа явахгүй. Тэгээд ингэж жинхэнэ гадартай харилцаж бүх юм хийж байгаа хүмүүс бол ногоон хүмүүс. Окей. Тэгээд ер нь аль нэг нь байхгүй болгочих юм бол танай компани ч ер нь нэлээд хэцүүднэ. Тэгээд ихэнх компаниуд дор хаяж хоёр нь байдаггүй. Тэгээд шар хүмүүс ер нь ингээд амар сайн ярьж мэрдэг болохоор заримдаа ингээд андуурагдаад улаан хүмүүсийн байрал дээр очих тохиолдол их байдаг хгүй. Окей. За одоо ингээд бидний амьдарч байгаа хорвоо ертөнц ингээд ер нь сүрцэн байна. Энэ систем ер нь бол бүтэхгүй байна. Одоо яагаад тэгээд амбэ гэд одоо би яг энэ номыг уншиж дуусчаад ингээд нэг юм инсайт төрсөн юм аа. За тэр нь юу гэхээр тэгэхдээ яг надад санал нийлж бол нийлэхгүй ч бол тэ. За хамгийн эхлээд ногоон хүмүүс юм заяа. Ногоон хүмүүс ингээд нийгмийн ихэнх хувийг бүрдүүлдэг цаа. Тэгээд тэд нэр ингээд ямар нэг хүнд ингээд итгэчих юм бол тэр хүний хэлсэн үг нь ингээд үнэн болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу гэх юм. Тэгэд хүмүүсийн ингээд хэлсэн юмд итгэл яваад гэсэн ингээд. Тэгэд ихэнх хүмүүс ч гэдэг ногоон хүмүүс чинь. Тэнгүүт шар хүн болохоор зүгээр юу ч хамаагүй яриа л яваад. Үний юм худлаа юм мэдхгүй. Тэгээд тэр нэг амар үний юм шиг сонсогддог. Лоо ингээл ийм юм басан гэж л энэ юм гэсэн гэл. Энд ч нөгөө хин тэгээд нөгөө нэг аач ингэж орж ирээ тэ хов жив исэн бас юм тэ надад юу гэж санагдсан надад юу болсон дэлхий дээр юу болсон тэ өчигдөр юу болсон өнөөдөр юу болсон би ингэж бодож байна гэл юу ч хамаагүй зөв шар хүмүүс гэл яриа л. За тэнгуүтэн ч улаан хүмүүс болохоор ингэж хурдан л ямар багч тэ хааш хамаагүй. Тэгэд нэг юм одоо чи машин байна гэдэг өрөөл байхгүй заяа. Тэг цонх байхгүй заяа. Нүдгүү заяа. Тэнгуүтэн ингэж хаацлалах хаазаа шууд тултлан гიშгэл түф гээл хан мөргөл. Энэ бол улаан хүмүүс ингээд амар хан мөргөдөхгүй. Гүүж очоод түф гээл хан мөргөл. Хоошоо тавж байгаа.
what the fuck гэж босч ирэл. Тэгээд тэд нар өсө бууж өгнө мөн гэж мэдэхгүй тэд нар ч тэгэл. Ялсан. Тэгээд ерөнхийдөө ийм хүмүүс амаа. За тэгээд цэнхэр хүмүүс явахт тийм ч тэгэл бүгдийг ингээл хараад юу ч хийхгүй тэгэл байцлах шүү тэгэл. Окей? Ойлгож байна уу? За ерөнхийдөө ийм болохоор манай энэ хорвоо ертөнц ингээд тэгээд энэ ямар хинт ч хэрэггүй аппликейшн энэ bullshitтэй бүх юмнууд ингээд ер нь бол ийм юмнаас болж байгаа гэж би хараад байна. За тэгээд бид нар юу хийх ёстой юм бэ гэж. За тэгээд ер нь бол өөрийнхөө өнгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд чи өөртөө тохирсон зөв позишн буюу тэ зөв байрлал дээр очих хэрэгтэй. За тэгээд улаан хүмүүс ер нь бол ингээд явсаар хагаад дарга болчт юм аа. Яагаад вэ гэхээр хүн гэдэг амьтан өөрөө заяа. Ямарваа нэг юмыг хийж сурахын тулд одоо бидний education ба штэ. Одоо education юу юм? Боловсрал тэ сурах. Ямар нэг юмыг хийж сурахын тулд чи ингээд алдаа хийж үзэх хэрэгтэй байхгүй юу? Чи нэг юмыг орлож үзлээ алдлаа. Чи ингээд 100 ном уншснаас илүү их юм сурж байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор улаан хүмүүс ингээд зөөр ингээд математик заяа. Чи 100 удаа нэг юмыг алдаж үзээд тэгээд 101 дахь удаа дээр чи сурцсан. Тэгээд тийм болохоор юу гэх юм? Хорвоо ертөнц ингээд чиний тархин дотор юу байгаа вэ? Чи юу бодож байгаа вэ? Чи юунд дуртай ч хамаагүй. Чи ингээд нүдэнд үзэгдэх, гарт баригдах юу хийсэн? Тэ? Тэрнгөөр чинь чамайг үнэлдэг байхгүй. Тийм болохоор улаан хүмүүс их хвчлэн ингээд дэш явцдаг. Тэгээ бусд нь ер нь бол ингээд доогуурлаад. Тэгээд явахтай бид нар тэр улаан хүмүүсийг ойлгохгүй байгаа болохоор манай захирал ингээд амар тэнэг гэдэг ийм яриа үс. Дотроо ингээд группуд үсэтэй. Тэгээд ерөнхийдөө энэ систем бол чиний тарих яаж ажилтдаг вэ гэдэгт зориулагддаг. Окей. Тэгээд чи эргэн тойронд чинь ямар хүмүүс байгаа, яаж ингэж тэ хорвоо ертөнцийг харж ийн гэдгийг хараад үзэх юм бол харах өнцөг чи ерөнхийдөө нөлөө өөрчлөгдөнө гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлчийн тейк нь энэ байна. За тэгээд би чамд ингээд маш олон одоо их өөрийнхөө инсайтыг зүгээр ярьж өглөө. Тэгээд энэ бол зүгээр информашн. Тэгээд одоо энэ мэдээлэл те. Энэ мэдээллээр чи юу хийх вэ гэдэг чинь чамайг ер нь бас шийднэ. Тэгэхгүй чи энийг ингээд сонсож авчаад тэгээд юу ч хийхгүй тийм үү гэл өнгөрчих юм бол чи 72 цагийн дараа энийг мартна. Хүн сонссон мэдээллийнхаа 90% гэлөө 72 цагийн дотор энэ бол мартдаг за. Окей. 90 баг мэдгүй баг бүгдийг мартах байхаа. Тэр нь бол элжигний чихэнд ус хийсэн сэгсрэн алт хийсэн сэгсрэн гэж монгол үг байдаг шүү дээ. Тийм болохоор чи ямар гэтээ чи нэг амар амьдралаа өөрчлөлт вау энэ хүмүүс энэ өстой яана энтер гэдэг хэрэг байхгүй цаа. Зүгээр л өөрийгөө ямар өнгийн хүн бэ гэдгийг ажиглаад эргэн тойрон чи ямар өнгийн хүмүүс байна вэ гэдгийг ажиглаа. Эннээс эхэл. Окей. Тэгээд энэ бол одоо миний чамд өгч байгаа гэрийн даалгавар байна. Тэгээд чи юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Окей. Энэ хорвоо ертөнц ямар ч нэмэрхүү. Би энэ бичлэгийг хийгээд ямар ч утга учир байхгүй гэсэн үг. Ойлгож байна. Окей. That's it. Thanks.